Yes, like болоо эхлээ subscribe талцаагаар хэлээ би танд ягаад нэг галчтай нээвс үргэж байгаа вэ гэхээр одоо би ингээд keyboard ингээд сонирхдаг байхгүй. Тэгээд тэрийнхаа одоо юугаар мэдээ keyboard нээвс үргэж байгаа юм. Энд чинь манай муур байгаа шүү. Тэгээд үргэж байгаа. Тэгвэл би ингээд эхлээ мэдээгээр болохоор BTS хэдэн хөл завсарлага авснаа. Тэгээд таанд хэлье. BTS нь 2022 онд хөл завсарлага аваад 2025 оны 26 оны 3 сарын 50 comeback концерт хийх концерт хөдлөн тоглох гэсэн. За тэгээд яагаад ингэсэн бэ гэхээр багийнхаа хийх бичлэгээ хийж чаад ийм урт болсон шүү. Мацаа гişүүн цэрэгтэй хор болоод тэгээд тэр хоног зарим нэг цаалаагаар уран бүтээл гараад янз бүрийн юм хийцэн байгаа. Одоо би та тэдний YouTube дээр оруулах юм бол copyright болж магадгүй оруулаагүй. Шууд би нэг YouTube дээр бол яг нэг одоо юу ямар ч бичлэг хийх. Одоо нэг iPhone дээр задлаа шүү. Тэгвэл амар гоё jazz үзэж юм явдаг шүү. Тэр бол бичлэг дээр би оруулсан баг шүү. Яг 81 даашаа багасгаад. За тэгээд тийм вэ. За тэгээд BTS маань Жим билүү хэн блээ тэр нь цэрэгт явсан бусдын зарим цэрэгт явсан байх. Зарим цэрэгт яваагүй. Би нэх юу чийлээ шүү. Олж аваагүй юм. Тэгээ миний их сурвалж нь өгөхөөр ChatGPT, TikTok, Google, YouTube байгаа. За тэгээд зарим юм нь болохоор миний YouTube-оос бас хайж яаж байгаа. Тэгээд хөтлөх шилбүү хэрэглээ гэхгүй. За тэгээд лайк болон follow TikTok хийсэл солих лайк болон subscribe талцаараа тэгээд хөтлөх шилбүүг хүргэлээ. Тэгээд лайк subscribe тэгээд дараагийн keyboard нэрсээр уулзлаа түр баярлалаа. Бодлоо дуусгасан өмнө танд нуур сэтгэлээр эхлэл харуулах тий. Yes, like болоо эхлээ subscribe талцаагаар хэлээ би танд ягаад нэг галчтай нээвс үргэж байгаа вэ гэхээр одоо би ингээд keyboard ингээд сонирхдаг байхгүй. Тэгээд тэрийнхаа одоо юугаар мэдээ keyboard нээвс үргэж байгаа юм. Энд чинь манай муур байгаа шүү. Тэгээд үргэж байгаа. Тэгвэл би ингээд эхний мэдээгээр болохоор BTS хэдэн хөл завсарлага авснаа. Тэгээд таанд хэлье. BTS 2022 онд хөл завсарлага аваад 2025 оны 26 оны 3 сарын 50 comeback концерт хийх концерт хөдлөн тоглох гэсэн. За тэгээд яагаад ингэсэн бэ гэхээр багийнхаа нэг хэдэн хамтлагын хэдэн мацаа гişүүн цэрэгтэй хор болоод тэгээд тэр хоног зарим нэг цаалаагаар уран бүтээл гараад янз бүрийн юм хийцэн байгаа. Одоо би та тэдний YouTube дээр оруулах юм бол copyright болж магадгүй оруулаагүй. Шууд би YouTube дээр бол яг нэг одоо юу ямар ч биш. Одоо нэг iPhone дээр задлаа шүү. Амар гоё jazz үзэж юм явдаг шүү. Тэр бол бичлэгээр би оруулсан баг шүү. 81 даашаа багасгаад. За тэгээд тийм вэ. За тэгээд BTS маань Жим билүү хэн блээ тэр нь цэрэгт явсан бусдын зарим цэрэгт явсан байх. Зарим цэрэгт яваагүй. За би нэх юу чийлээ шүү. Олж аваагүй юм. Тэгэхээр миний их сурвалж нь өгөхөөр ChatGPT, TikTok, Google, YouTube байгаа. Тэгэхээр зарим юм болохоор миний YouTube-оос бас хайж байгаа. Тэгээд хөтлөх шилбүү хэрэглээ гэхгүй. Тэгээд лайк болон follow TikTok хийсээр лайк болон subscribe талцаараа тэгээд хөтлөх шилбүүг хүргэлээ. Тэгээд лайк subscribe тэгээд дараагийн keyboard нэрсээр уулзлаа түр баярлалаа. Бодлоо дуусгасан өмнө танд нуур сэтгэлээр эхлэх харуулах. Чөөж. Тэгээд хэлбэрээ тэгээд танд сонсогдсон гэж нэлээ. Subscribe дараагийн нэвсээр уулзлаа түр баярлалаа. Keyboard weekly day сүрэлээ. Bye.